Тэгэхээр архитектурыг урлагийн нэг хэсэг гэдэгтээ хэн ч марахгүй. Тэгээ ер нь архитектурын урлагаар тодорхойлдог хэд хэдэн тодорхойлт байдаг л да. Архитектур бүх урлагийн синтез, нэгдэл гэж нэг хэлдэг үг байдаг. Нөгөө нэг тодорхойлт нь архитектур хамгийн абстракт урлаг гэж. Тэгээ бодохоор үнэхээр архитектур гэдэг энэ бүтээл өөрөө маш олон урлагийн ийм төлөөллүүдийг нэгтгэсэн ийм бүтээл байдаг. Тэгээ хамгийн гол нь яагаад нэгдэл гэж тодорхойлоод байгаа юм гэхээр энэ бүх урлагийн энэ бүтээлүүдийг нэг зорилгод зохицуулж шийддэг. Тийм учраас нэгдэл гэдэг энэ тодорхойлт нь хамгийн зөв тодорхойлт юм шиг байна. Яг энэ үнцгээс нь аваад үзвэл хүмүүс өөрийнхөө амьдралын орчныг өөрийнхөөрөө зохицуулах, өөртөө таалагдсан хэлбэрээр бүтээх гэсэн энэ санаачлаг архитектурт байдаг. Тэгэхээр энэ нь бол яг тухайн хүний өөрийн онцлог, нөгөө бусдаас ялгарх ялгарл, яг өөрийн гэсэн үзэл бодлын илэрхийлэлтэй энэ байх ёстой зүйл. За энэний хамгийн чухал ашиглагддаг нэг зүйл бол төрөлтөх урлаг. Хүмүүс яхаа төлөвлөсөн, за тэгээд дээр нь өөрсдөө тохируулаад автсан, худалдаад автсан тавилга энэ бүгдээс гадна нөгөө гэртээ яг өөрийнхөө гэсэн тэр илэрхийлэх хамгийн хэрэгтэй нэг зүйл бол энэ урлагийн бүтээл байдаг. Хүмүүс яхаа урлагийн бүтээлийг сонгохдоо өөрийнхөө сонирхлоор сонгодог. За зарим нь бол бүр өөрийн хүсэж энэ зураачийн бүтээлийг авах юмсан гэсэн тэр хүслийнхаа зорилгоор авч гэртээ байрлуулсан ийм бүтээл байдаг. Энэ бол бас их гоё дурсамжтай. Хүн энийг яаж олж авсан, тэгээд энэ бүтээл яагаад өөртөө таалагддаг талаар ингээд нэг ирсэн найз нартай юм уу хүмүүс энийг байнга ярьж яадаг. Тэрийг харах болгондоо энэ дурсамжаа дурсч яадаг. Тэгээд тэр нь нөгөө яг өөрийнх нь хүсэл гэрт нь биелдсэн байна гэдэг хүнд их сайхан таашаал өгдөг юм шиг үлээ. Өөр нэг зарчим бол хүмүүс өөрийнхөө нөгөө бүтээсэн энэ орчинд энэ өөрийн юм шүү гэдэг энэ өнгө аясыг бий болгох гэж их оролддог. Ялангуяа эмэгтэйчүүдийн дээр хитгэвтэй байдаг. Тэгэхээр нэг орон зайд юм уу, нэг ханд юм уу, нэг гол өрөөндөө нэг ийм гоё өнгөлөг, эсвэл нэг сонирхолтой зохиомж ч юм уу, эсвэл өөрт нь нэг таалагдсан тэр бүтээлийг байрлуулах ийм сонирхол бас байдаг. Тэгэхээр энэ бүгд өөрөө яг тэр нэг хүний өөрийн гэсэн тэр нэг өвөрмөц, бусдаас өөр тэр төрхийг бий болгох гэсэн ийм хүчин чармаалтын илэрхийлэл. Тийм учраас хүмүүсийг гэртээ өлгсөн тэр зураг нь, тэр баримл нь алдартай зураачих уу, алдартай бүтээлчих уу гэдэгтэй ч ер нь гол нь биш. Хамгийн гол нь тэр хүн өөрийнхөө хүслээр, өөрийнхөө сэтгэл ханамжинд тааруулж тэр амьдралынхаа орчныг бий болгож байгаа тэр оролдох нь хамгийн чухал. Уран бүтээл сонирхож тэрийг цуглуулдаг гэдэг хүмүүс бол энэс өөр. Тэр улсууд үнэхээр өөрийнхөө хобби болгож, өөрийнхөө сонирхол болгож тухайн цаг үеийн болон түүхэн бүтээлүүдийг авч цуглуулж тэгээ тэрийг хойч үдээ үлдээх гэсэн сайхан тийм гэгээлэг зорилготой. Тэгээд өөрийнхөө цаг хөрөнгийг өрн тэрийг хөөцөлдөж, тэрийг бүрдүүлдэг энэ хүний их онцгой тийм сонирхол да. Мэдээж энэ улсууд бол өөрөө их урлагийн өндөр мэдлэгтэй байдаг. Тэгээ энэ улсуудын үлдээсэн түүхэн өвийн хамгийн тодорхой жишээ бол Третьяковын галерей. Третьяковын музей гэж ярьдаг. Тэр музейн нэрээсээ үндсэн тэр ховь цуглуулагч Третьяков гэдэг хүний цуглуулж үлдээсэн тэр үндсэн өвдөр үндэслэж бий болсон ийм үзэсгэлэн. Дэлхийн сор болсон үзэсгэлэнгүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр Монголч бас яг ийм цуглуулга хийдэг, нэлээд сайн цуглуулгатай гэж үнэлж болохоор тийм бас цөөнгө хүмүүс бий. Энэ хүмүүсийг бол зүгээр нэг хувийн сонирхол гэхээс илүү би ер нь бас нийгмийн хариуцлагын үүднээс энэ өвийг хойч үлдээх гэсэн
Тийм бас санаа зорилго нь илүү байдаг болов уу гэж би боддог.